Одоогор бол бид нар нөгөө нийгмийн нөгөө тэр хүрээнд ажиллаж байгаа баг болохоор бид нар хамгийн доод нь 3 хэлтэй, хамгийн дээд нь 8 хэлтэй хүмүүс ажилладаг. Бидний нөгөө хэлний түвшин маш өндөр байхгүй юу? Жишээлбэл би англиар, орос хэлээр, тэгээд жоох испаниар ч юм уу те, тэгээд герман хэлээр, одоо швейцарч одоо герман мууч нь бас ондоо бас герман өөр акцентээр ярьдаг байхгүй юу? Тэгээд тэргээр ярина. Тэгээд яг тэр хүмүүстэй одоо утсаар ч те, одоо биеэрээ ч юм тэр бүх хүмүүстэй л одоо чаддаг хэлээр ярина. Тэгэхээр тулын манай хувьд 5 хэлтэй. Боловсрлаас өндөр бүсгүй шүү. Тэгээд дуртай байхгүй юу? Энэ цаг мөчийн мэдээ үзэгчтэй Сүбэдэцгийн сайтаас үзэгч та бүхнийхээ шинэ жилийн баяртад зориулан бэлтгэж байгаа энэ жил баярын нэвтрүүлгийн ээлж дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Энэ дугаарыг маань зочин хойморт Швейцар улс дахь гадаад иргэдийн буюу оргинол хөсгөрчид төрөсдийн байгууллагт ажилладаг Монгол улсын иргэн туул урилгаараа бас хөлсөөрсөн байна. Танд бас энэ өдрийн мэндүргийг бидний урилгыг хүлээн авч студийн маань зочин хойморт ирсэн танд маш их баярлалаа. Баярлалаа, та бүхэнд ч гэсэн баярын мэнд хүргэе. За манай энэ жил контент бол одоо нэг салбар бүрийн төлөөллийг бол урьж энэ удаагийнхаа дугааруудыг бол бэлтгэж байгаа. Таны хувьд бол бас хэлийн чандад ажиллаж амьдарч байгаа монголчуудын төлөөлөл болон бас тус услаас зарим нэвтрүүлэгт маань оролцож байгаад бол бидний хувьд бол маш их баяртай байгаа шүү гэдгийг бас уламжлах зүйтэй байхаа. Баярлалаа. Намайг урьж оролцсонд бас баярлалаа. За таны хувьд бол бас Швейцар улсад одоо ажиллаж амьдраад яг хэдэн жил болж байгаа юм бэ? Бас өөрхөн хийдэг ажлын тухай бас монголчуудаа мэдээлэл болох уу? Болгүй яг уу. За би анх Герман улсыг зориод тэндээ сургуулаа төгсөөд тэгээ гэр бүлийн хамтар Швейцар явсан. Одоо би Швейцарт очиод яг 12 жил болж байна. Тэнд 2 хүүхэдтэй нөхөртөйгээ амьдардаг. Миний мэргэжлийн хувьд бол би гадаадын одоо иргэдийг хүлээж авдаг. Тэднийг одоо дөрвөсtöд улс төр тэ эдийн засгаар дөрвж байгаа тэр гадаадын иргэдийг одоо нийгмийн халамжийн чиглэлээр бид нэр туслаж дэмждэг. Нэг ясандаа тэр хүмүүсийг Швейцар улсад орж иж тэр гадаадын иргэдийг бид нийгэмшүүлдэг гэсэн үг. Манай төв болохоор маш олон төв байдаг. Тэрний нэг нь манай төв нь бол 2 дахь төв гэж ярьдаг. Тэр төв нь энд бол маш олон 100 хүмүүс ярьдаг. Манай төв бол жишээлбэл 300 гаруй хүн хүлээж авдаг. Тэгээ олон багууд ажилтдаг. Тэгэхээр танаа одоо яг өөрийнх нь ажил бол одоо тухайн улс орнд одоо очиж амьдрах байгаа дөрвөсөд иргэд байгаад байгаа шүү дээ. Тэднийг бол одоо тухайн улс орнд одоо өөрийн гэсэн байр суурь авахд ч юм уу тухайн улсын хууль ёс заншилтаа бас тасан зохицох хугацаанд бол одоо өөрсдийнхөө зүгээс чадхаараа тусалж дэмждэг гэж ойлгож байна шүү дээ. Тий. Бид нар болохоор яг мэрэгжлийн мэрэгсэн одоо гэхээсээ илүү бид нар одоо хүмүүсийн хоорондын харилцаа тэгээ тэр улсын одоо нийгэмд яаж хүмүүс хөлөө олох уу те одоо хил улс те тэр бүгний бид нар эхлэлийн тавьж өгдөг. Тэгээд бас одоо дөрвөсч чи янз бүрийн байдлаар ирнэ шүү дээ. Одоо хүчирхийлэлд өртсөн те одоо насан турш хүүхдүүд жирэмсэн болсон одоо эцэг ихэ одоо дайнд даалцсан хүмүүс ирдэг. Энэ болгоны яг ингээд чиглэлээр нь бид нар эхлээд хүлээж аваад кейсүүд нээдэг байхгүй. Тэр кейсүүд дээр бид нар яг баг болж ажиллаад яг шаардлагатай сэтгэл зүйн тусалцаа одоо нийгмийн халамж насан турш хүүхдүүдийг тусгаа тэр төрөө бас шилжүүлдэг бид нар. Хэдэн улс орноос одоо иргэд ерөөхдөө ирдэг вэ? Монгол улсаас жишээ нь одоо очиж байсан түүх байгаа юу? Яг би анх ирээд Швейцарт ажиллаж байхад орчуулагчаар хамт анх ажиллаж байсан. Тэгж яхад бол монголчууд байсан. Гэхдээ би яг тэр кейсэнд бол орохгүй. Ягаад бол орчуулагч зөвхөн орчуулгаал юм. Тэр кейс рүү орж болохгүй. Би энэ орчуулагч хийснээсээ хойш энэ нийгмийн одоо ажилтан гэж биднийг нэршдэг тэр юмд айгу татагдаж орсон. Тэгээ тэргээр би мэрэгчээ сураад исэн. Монголчууд бол байсан. Гэхдээ манай Монголын одоо тэр хүмүүс бол яг тэнд байгаа хүмүүс бол айгу маш сайн одоо нийгэмшдэг гэсэн. Хэлийг маш хурдан сурдаг. Одоо ажил төрлийг голохгүй хийдэг. Тэнд бол би бол монголчуудыг бол маш сайн тэнд одоо хурдан нийгэмшдэг, хамгийн хурдан нийгэмшдэг монгол хүмүүс гэж би боддог. Маш олон орны хүмүүс байна л да. Одоогоор бол ингээд дайн эхэлсэн байна шүү дээ, тий. Орос, Украин байна. Сая Лебанон, одоо Израилийн дайнууд болно шүү дээ. Одоо бид нар ингээд дараачихаа одоо дөрвөстэй хүлээж байгаа. Тэд нар бол Лебаноноос бол маш олон хүмүүс ингэсэн бүр юутай байгаа. Мэдээлэлтэй байгаа, тоотой байгаа тий. Одоогоор бол ер нь дөрвөстийн одоо 80% нь Афганистан юунууд байгаа. Украинууд байгаа. Дайнаас шалтгаалж тий.
Тэгэхээр орогнол өсөж одоо очиж байгаа иргэд байгаа шүү дээ тийм. Тэгэхээр тухайн иргэдийг бол одоо байрлах байр, сургууль, соёл, за ингээд бас тодорхой хэмжээний амьдрахад зардал гарна. Тэр бүх зардлыг одоо улсаас дадаг гэсэн үг юм. Ерөнхийдөө ингээд бид нар бол ингээд зүгээр ингээ ажилчид те ажилтангууд Швейцарт гадаад иргэн байна уу? Одоо Швейцар хүмүүсийн тодорхой хэмжээр бид нар татвар төлдөг. Энэ хүмүүсийг амжиргаанд нь хүргэдэг гэсэн үг. Бид нар ажиллах хэрээрээ маш их татвар төлнө. Тэр хэрээрээ бид нар одоо мужийн татврын онцлогуд ондоо. Миний муж бол Германы муж учраас бидний одоо татврын бүх тэр дүрхсдэд одоо 100% зарцуулагдсан. Тэн дээр эмнэлэг тэ үйлчилгээ тэгээд одоо хэлний курст явуулах тэ тэгэл бүх юмнууд ордог. Тэгээд одоо орон сууц одоо хайж байгаа тий сайн нийгэмшсэн хүмүүс бол Швейцарууд авч маш хүлддэг. Тэгээ тэр хүмүүстээ бол бүр ингээд цаашаа яхаараа одоо бүр том еврогоо ордог л доо. Одоо биднээс ингээд салдан тусгаарлаад өөр мужийнхаа тэр одоо хөдөлмөр нийгмийн хамгааллын төв гэж яддаг байхгүй. Тэрлэг бид нар албан ёсоор шилжүүлж өгдөг байхгүй. Тэгэхээр бас тулын хувьд яг орчуулга хийж явах явцад яг ажилтны байран дээр орчуулга хийж явахад тийм сэтгэл өвдгөн бас кейсүүд бас байсан л ах тий. Зөндөө шүү дээ. Одоо ч гэсэн байдаг байхгүй. Одоо жишээлбэл би одоо сайн Украинд дайн боллоо шүү дээ. Тэгээ манад тэр ирж байгаа хүмүүс чинь янз бүрийн хүн л байгаа л да. Гэхдээ бид нар бол ингээд олон жил ажилласан болохоор яг хүнийг шууд хараал уншдаг. Тэр төвд бид нар ингээд ажиллаж байгаа тохиолдолд бид нар яг хүнтэй шууд зэрэгцэж ажилдаг байхгүй. Сайн байна уу гэлээ. Яг ингээд яг нэг гэрээс нөгөө гэрлөө ордог байхгүй. Тэнд 250 бол хэрлээ 250 л гадаа байл бид нар бүгдэндээ за сайн байцгаана юу вэ? Тэгээ бүгдээр нүдээр ажиглана. Биенийхэн хилэмжээр ажиглана. Тэгэл одоо арай нэг онцгой ингээл тий дууга хураах ч юм уу ингэсэл алга болцсон тийм тохиолдолд бид нар дандаа багаараа ажилдаг. Тэрийг хоорондоо мэдээлэлээ, дарагтаа мэдээлээд тэгээ тэр хүмүүсээ тусгаалж авч өгнө ажилдаг гэсэн үг байхгүй юу? Сэтгэл өвдөгцөн байлгүй ах вэ? Сайхан манад бас одоо яг энэ юугаар бол би хүний кейс ярьж болохгүй. Швейцарисын хувьд жилдээ одоо хэд орчим цагаач иргэдийг одоо хүлээж авна гэсэн урьдчилсан топ энэ төр одоо гаргадаг юм уу төлөвлөгөө энэ төр ч юм уу эсвэл ингээл ирснээр ингээл боломжоор нөхцлөөр аваад идэх юм уу яа. Ерөнхийдөө юм байхгүй. Швейцар яг тийм төлөвлөгөө гэж бол байхгүй. Яг үл тэр чинь айлч улсаас орж иж болно. Тэ айлч улсын хилээр орж тэр хил нээлттэй орж иж чадчихаа. Орж исэн тохиолдолд бүх цаагчтай хүлээж авна. Ямар ч хүний хүлээж авдаг ихний үе шатнд тэр үедээ бол тэр хүмүүсээ шалгадаг байхгүй. Одоо Даблин гэдэг тэн дээр яг ингээд цагаачдээ тэгээ дүрхсдийн ингээд төвн байдаг байхгүй. Тэдний зааварчилгаагаар бид нар одоо дахиад өөр байгууллага байгаа. Тэдрийг буцаах уу, үлдээх үү гэдгийг шийднэ. Хэрвээ Сир улсаас ирлээ гэхэд Италид ч юм уу Грекч гар урныхээ өгцөн тэн цагаачлалын статустай байсан бол бид нар хүлээж авахгүй тэр улс руу буцаад. Гэхдээ бид нар ингээд шууд одоо яв гэж авахгүй. Яг л албан ёсоор нь тэр байгууллагатай яриад тэр байгууллаганд хүлээлгэж өгөө. Хоёр тал хоорондоо манайх энэ хүнээ буцааж авна гэсэн тохиолдолд бид нар тэдрийг албан ёсоор хүргэж өгнө. Очоод гадагшааг цаагч л хүсдэг болсон. Магадгүй одоо улс орны эдийн засагтай ч юм уу ажлын байртай холбоотой байх гэж харж байна. Мэдээж цааш л хүсхийн тулд бол одоо янз бүрийн л зовлон одоо тоочдог болтой байдаг. Тэгэхээр ер нь Швейцараас өөр хаана яг цагаачлалаар оргнол хүсэж байгаа иргэдэг хүлээж авдаг юм бэ? Ер нь бол Европын бүх улс орн цагаал манай Монголч байгаа цагаачлал хүлээж авах. Тэр чинь хүний эрэхтэй хүнийг одоо гадуурхагдж ирж байгаа одоо бусадад одоо мүжлэгдэж ирж байгаа сэтгэл санаа бие махбодоор ирж байгаа бүх хүмүүсийг энэ дэлхий дээр бүх хүмүүс хүлээж авах хэрэгтэй байхгүй юу? Яг нь Европ болохоор илүү нөгөө амьдрах орчин тоглоо хүүхдүүдэд нь баталгаа их те эмэгтэйчүүдийн ирэх маш өндөр. Тийм болохоор Европ руу маш их явдаг байх нь шүү дээ. Одоо ороод Германд монголчууд нэлээд очиж байгаа сураг байсан. Гэхдээ манайх бол 50% учраас улс төр ямар ч асуудалгүй учраас тэдэрт бол боломжгүй. Швейцарч ялгаагүй. Тэгэхээр яг өөрчлөлт хийж байгаа ажил хэдийгээр ингээд орчуулгын ажил байгаа ч гэсэн дандаа яг ингээд бусдын хүнд хэцүү асуудал зовлон сонсно хэр бол бас нөгөө талаас бас өөрийнхөө сэтгэл зүйн хувьд жаахан хэцүү ажил юм уу гэж ойлгож байна л да. Тэгэхээр энэ ер нь таны одоо сэтгэл зүйд ч юм уу нөлөөлдөг. Ер нь яг таниудыг энэ хүн ажлаас одоо төвшөөжсэн үе байдгүй. Би анх 12 жилийн өмнө Швейцарт ирэхдээ хүүхд гаргацсан. Тэгээ жоохон байсан болохоор эмэгтэй хүн хүүхд гаргачаар тэгээ Швейцарт нэг жоохон бага хуваар ажилладаг байхгүй юу. Тэгээд би Монголын одоо хүмүүсэд одоо туслах юугаар нийгмийн одоо халамжийн төвд хандсан.
Тэгээд бид нар тусгай шалгалт өгдөг хэлний шал. Тэнд нь би тэнцээд эхлээд орчуулагчаар орсон. Тэгээд ингээ орчуулагчаар ажиллаад тахаар нийгмийн харилцаанд өөрөө ороод байна шүү дээ. Би бас өөрөө нийгэмших ёстой тий. Тэгээд ирэхээр би энэ ажиллаад сонирхолтой олонгууд байгууллагатай хандаад дахиад цаашаа сурах боловсрол өөрөө мэдлэг боловсролоо дээшлүүлэх тал дээр одоо хүртэл би анхаарал явж байгаа. Одоо би бас сурж байгаа. Тэгээд нэг одоо орчуулагчийн ажлыг бол би ажлынхаа бус цагаар одоо хийдэг. Одоо бол миний үндсэн ажил бол би тэр хүмүүсийг яг тэр нийгмийн халамжийн тал дээр бүгднийг одоо чиглүүлж өгдөг гэсэн үг. Тэр хүмүүст юу хэрэгтэй вэ? Бүр нэг утас зүү хэрэгтэй байсан ч бид нар тэднийг яг хаашаа явах уу тий ямар газраас авах уу зарим одоо Афганистан шүү уулнаас ирдэг байхгүй уулан дээрээс буугаад ирсэн тэд нар бол ерөөсөө энэ аяг халбах сэрээч гэж баг тий зүв барьж мэдгүй хоол идэхдээ хуруу гараараа идэхдээ энэ болгон дээр бид нар одоо нийгмийн талаас зөвлөгөө байна тий бүр тэгэхээр маш төвчээр шаардна монголчуудын одоо орчуулга хийж байхад бол надад сэтгэл өвтгсөн юм бол байсан гэхдээ энэ дэр би ярмааргүй байна тэнд ч амар юм болдог. Гэхдээ Швейцар улсад байгаа монголчууд хувьд тийм бол баг байхгүй. Ганц нэг тийм кейсүүд байсан. Гэхдээ тэрийг ярих шаардлага байна. Одоогор бол бид нар нөгөө нийгмийн нөгөө тэр хүрээнд ажиллаж байгаа баг болохоор бид нар хамгийн доод нь 3 хэлтэй, хамгийн дээд нь 8 хэлтэй хүмүүс ажилладаг. Бидний нөгөө хэлний түвшин маш өндөр байхгүй юу? Жишээлбэл би англиар, орос хэлээр, тэгээд жоох испаниар ч юм уу те, тэгээд герман хэлээр, одоо швейцарч герман мууч нь бас ондоо бас герман өөр акцентээр ярьдаг байхгүй. Тэгээд тэргээр ярина. Тэгээ яг тэр хүмүүстэй одоо утсаар ч тий одоо биеэрээ ч юм тэр бүх хүмүүстэй л одоо чаддаг хэлээр ярина. Тэгэхээр тулын манай хувьд 5 хэлтэй. Боловсрлаас өндөр бүсгүй шүү. Тийм дээ дуртай байхгүй юу? Би гэхдээ ерөнхийдөө айгуух ярих дуртай, яриа өөрөө. Тийм тэгээд би угаасаа нөгөө германдаас аялал жуулчлалын нөгөө мэрэгжил төгссөн, эзэмссэн. Тэгэхдээ тэр чинь мэдээж би жуулчтай хайрцсан тий. Одоо бүх одоо онгоцны буудлын дээр юу юм тэрийг хийх хэрэгтэй байсан. Тэгээд хувь тавилангийн ихээр тэр ус руу нөхрөө дагаа явсан. Ер нь Швейцар Монгол хоёрын одоо соёлын ялгаа ер нь хэрэг юм бэ? Швейцар Монгол хоёрыг одоо ингээл нэг нь бол яг өөрөө чинь одоо төрчихсөн их орн Монголоор. За нөгөөх нь бол одоо бас л яг ажиллаж амьдарч байгаа учраас хоёр дахь их орн ч юм уу тий. Тэгж бас явдаг, бодож явдаг байх. Тэглүү ах уу би бүр Германыг хүртэлтэй гэдэг ш. Би айлч улсыг тэ одоо энэ муухай тэр муухай гэж хэлдэг. Яг л бид нар тийм эрхч байхгүй. Аяндаа энэ ажлыг хийгээд ирэхээр тэр бусад улсыг, бусад орныг муулах, гадуурх, магтах тийм ямар ч тийм юг болчдөг байхгүй. Яг л нэг дэлхий дээр бид би яг л ингээл чи надад хамаарна, би чамд хамаарна гэсэн одоо би ерөнхийдөө тийм өөрийнхөө юугаар амьдардаг. Мэдээж Монгол бол миний их орн би маш их сандаг. Тэгвэл Монгол хүмүүс бол маш дайчин, зоригтой, шудраг, маш ууртай хүмүүс. Ууртай юу? Ууртай. Швейцар бол ерөнхийдөө бас айгүй тэр Европын орнуудаас хамгийн онцгой зантай хүмүүс байдаг. Ямиг ингээд айгүй тийм алгуурхан ойлгуулдаг. Тэгээ шууд ингээд тий харьяа. Ихэмсэг хүмүүс байдаг гэж. Ихэмсэг биш харагдах байдал нь тэр. Тэгээ ерөнхийдөө ингээд юм одоо юу гэдэг вэ даруу байдалтай хүмүүс. Швейцар бол юу штэ ер нь боловсралгүй хүн тэнд байхгүй. Швейцар чи яагаад ийм одоо мундаг ажилгүйчүүд байдгүй тийм орн гэхээр нөгөө дээд сургууль төгсөх тий энэ бол зүгээр чи чадвал төгс гэдэг байхгүй. Чадахгүй байсан ч гэсэн 55 хүртэл хүн сурч болно. Тэр одоо манайхаар хуучнаар бол чи мэдгүй тий Темс техникум энийг чи ингээд боломжийн тавиад өгчдөг байхгүй. Би ч гэсэн одоо ингээд 40 гарцсан шүү дээ тий. Тэгсэн мөртлөө би яг мэрэгжлийнхаа дагав 10 хэдэн жилийн дараа одоо яг өөрийнхөө энэ мэрэгжлийнхаа юу гэдэг дипломынхаа ажлыг хийх гээд ингээд 5 сард би өгнө. Тэгээ би өөрийгөө бас гайхсан. Би одоо бараг те 50 шахуу хүрэх гэжээж дипломын ажил хийн гэдэг бол бараг би бол өөртөө төсөөлөх байсан. Гэхдээ яг дуртай амьд хүн ороход бол чийч хуйлчаад болно би ч энэ ч байж болох юм билээ. Тэгэхээр нөгөө боловсролын хувьд одоо дээд сургуульд сурахад ч юм уу тий төлбөр нь өндөр байдаг юм уу? Яаж сурдаг юм бэ? Монголд бол одоо ингээд яг за магистрат, бакалавра төгслөө, магистрат төгслөө оройш нэхэр бүгдөрөлөөс тодорхой хэмжээний төлбөртэй. Монголд бол төлбөр өндөр гэж яригддаг шүү дээ. Монголын боловсролын хувьд бол тэнд бас төлбөртэй л дөө. Одоо би өөр дөр ярих манайх Швейцарын ер нь одоо чи нэг байгууллагад удаан ажиллах юм бол сайн ажилтнгийн тоонд орох юм бол яг энэ мэрэгчлэрээ чи хүсэж гинүүд одоо тушаалах одоо чадвар байна уу одоо чи хүсэл байна уу гэсэн юугаа одоо жил болгон тийм асуулга явуулдаг байхгүй манай байгууллагаас тэгээд өөрийгөө би ингээд одоо тодорхойлоод явна дарган дээр тодорхойлдог юм хэрвээ тэр хоёр тохирч явах юм бол дараачих яг ингээд
одоо мэрэгжлийг те сонгоо дахиад дипломын ажил ч юм уу шүү өөртөө тийм байж болно. А тэрийг болохоор хамгийн гоё юм нь одоо жишээлбэл 50,000 франкны төлбөр байлаа гэхэд 50% нь одоо байгууллага гаргаад тэгээ 50% нь өөрөө төлнө. Гэхдээ тэр 50% төлсөн төлбөр нь дахиад нөгөө 1 жилийн дараа сургуулаа төгсөөд дипломаа гардаад авсныхаа дараа хотын захиргаа руу явуулаад тэр үлдсэн мөнгө буцаагаад авна. Нэг явсанд бол өнгөө сурч болдог. Тийм буцаагаад нөгөө эргээлүүд авах боломжтой шүү дээ. Зарим нь бол мөнгөтэй хүмүүс өөрсдөө төлөө сурдаг. Тэгэхээр эрүүл мэндийн салбар нь хэрхэн яаж явагддаг юм бэ? Эрүүл мэндийн салбар бол маш сайн. Одоо даатгалгүй амьдрна гэж бол ерөөсөө биднэрт ойлголт байхгүй. Даатгал дээр эрүүл мэндийн даатгал дээр маш олон тийм одоо юунууд явдаг байхгүй. Жишээлбэл Европ улсад би даатгалтай байлаа гэхэд би одоо Аз руу одоо аялж штэ тий. Миний амь насны даатгал бүх юм тэн дээр явагддаг. Одоо шаардлагатайг бол тэр даатгалаас хүртэл бид нар лөө тий эхний онгоц нь биднийг одоо тээвэрлэх ч юм уу тийм юмнууд тэр даатгалд ордог. Би бол Швейцарыг бол ер нь бол Европын оронд бол даатгал бол маш сайн хөгжсөн гэж боддог. Утгаар нь ойлгосон тий. Тэгэхээр бол бас даатгал бол тухайн улс оронд хөгжснөөр иргэдийн амьдралд бол боддоос хувь нэмрээ зөв хөгжиж чадвал өгч чаддаг байна шүү дээ. Тэглүү яг ажил дээр хүртэл бид нар даатгалтай шүү дээ. Одоо ажлын яг ингээд тийм нэг орчинд бид нар бэрцэн тохиолдолд бол тэр одоо цалин бүтэн олгогдно. Хэдэн сар жил байсан ч хамаагүй тэр бүтэн олгогдно. Одоо монголчуудын нэг нийтлэг нэг ийм ойлголт байдаг. Швейцар гэхээр бүх юм нь үнэтэй. За тэнгууд байгалийн үзэсгэлэн бол одоо үнэхээр гайхалтай гэж яригддаг тийм. Тэгэхээр энэ талаар хөдөөнийх айлж үзээг үндэ би өөрөө хотыг болохоор ээж аах нь нутаг дээрс нэг очиж үзээгүй. Ээжийн нутагт очижсэн. Гэхдээ би одоо чөлөө цагаараа амар ачаалттай ажил штэ 2-300 өдөр болгон зовлон сонсон тий. Төвчээртэй байна. Төвчээр гэдэг бол зүгээр тултлан сурсан. Тэгэл уйлж болохгүй, ууралж болохгүй тий. Тэр даалт хэлбэрийн аймаг бол тэр уул хадар ус нутг руу нь явдаг байхгүй. Ууланд их халахдаг бахан тий. Би маш хуулна, сэлэн, дугуйн. Би уулан дээр гарсан тохиолдолд бол надад уран зургийн галерейд сууж байгаа юм санагддаг. Тэгэхээр байгаль нь ямар байгаа нь ойлгомжтой. Монголчуудын хувьд бол шинэ жил за сар шин үндэснийх баяр наадмаа бол Свердлянтай тэмдэглэдэг. Тэгэхээр бас Швейцар одоо шинжлэлийн баярыг одоо хэрхэн яаж тэмдэглэдэг. За магадгүй одоо нөгөө зул сарлуугаа илүү ач холбогдол өгөх юм уу гэж миний хувьд харсан. Тийм дээ нөгөө шашнаараа болно шүү дээ. Тэгээд 12 сарын 24, 20-та 26 бол манайхаар одоо битүүн шинийн нэг шинэ ойш яг гэр бүлийн баяр ахгүй. Тэгэхээр манай гэр бол тэрийг тэр яг гэр бүл дотор бол хийдэггүй. Манайх шүтлэг шашингүй айл. Ерөнхийдөө бол бурхантай одоо Будда тал руугаа итгэдэг. Бид нар хадам ээж аав руугаа явчихдаг. Монголчууд бол маш гоё тэмдэглэдэг. Харамсалтай нь би бол ерөөсөө өнөөдөр хүртэл очиж үзээгүй. Тийм нэгдүгürt ажлын шаардлага. Тийм биднэрт бас тийм шаардлага тавьдаг. Олон хүний кейсээр ажилтдаг болохоор тэмт ч ууж идэн тий сэтгэл хөдлөлөөр хин нэг ярихад тэр чинь хуйлтай байхгүй. Бүр тэр чинь ялтаа явдаг байхгүй. Хамгийн доотлон 5 жил, 10 жил, 20 жил гээ бүр тийм ялтаа бид нар одоо ажлын гэрээн дээр хүртэл зурагддаг. Биднийг харахад зүгээр нэг ингээд хүн туслаад гүүгээл тий ингээд нэг зарц юм шиг бараг зарц юм шиг л явж байгаа шүү дээ тэр чинь. Гэхдээ тэр нь бидний ард бол маш том хариуцлага үүрэг хариуцлага мэдж явах юм шиг тий. Тэгэхээр монголчууд бол албан байгууллагуудаар бас шинжлэлийн баяр гэдэг тэмдэглэдэг. Заадахгүй угаасаа ингээд шинжлэлийн баяр бол палаж усал хамгийн гоё дээрээ тавил жилдээ ганцхан удаа амч нэгээл тий. Маш их ач холбогдлоо. Яг Швейцарт албан байгууллагууд маань ингээд шинжлэлийн тэр гэж бас тэмдэглэх үү? Яг уу. Ерөнхийдөө 10 сараас эхлээ зүгээр байгууллагаар хоолнд ордог. Яад үл тэр чинь эд ачаал үе. Манай болохоор хүмүүнлэгийн байгууллага хүний төлөө ажиллаж байгаа болохоор бид нэр баяраа урдчилж зүгээр ингээд тэр нэг байгууллагаараа одоо нэг багаараа ч юм уу дотроо 30-40 үнэтэй ресторанд ороод болоо. Надад тэр гой плат, тэр гой төбөл ерөөсөө хэрэггүй. Яг нэг хэрэггүй тэгээд царай нэг сарамгчнаас тээгэрвэл тэгээд болоо. Энгийн. Тэгээд бид нар нөгөө чөлөөтэй тий. Шинэ жил өнгөрсний дараа 1 сарын сүүлээр яг манай том одоо байгууллагууд бидрийг бүх одоо төвд хоорондоо 200-300 гад одоо бүх дарга нартайгаа баяраа тэмдэглэдэг. Тэн дээр бол өстой
хамгийн гоё. Бүх юм хийн, бүжиглэн, дуулна, согтно, уйлна, бүх юм хийн. Гэхдээ тэнд дарга марах юм л таахгүй. Тэгээ бид нар өөрсдөө нөгөө нууцын зэрэгэлтэй ажилтдаг болохоор хизээж биенийхээ тэр ингэж нилүүд тийм байхгүй. Тэгээ өөртөө маш сайн нийгэмшсэн гэсэн үг. Танай байгууллагын хувьд яг хэдэн салбартай юм бэ? Өөрөөс ч өөр одоо монголчууд бас ажилддаг юу? Яг одоо манай мужид бол байхгүй. Би бас асууж ирсэн. Манайх айгүй том байгууллага байхгүй. Манайх 5 оронд байдаг. Франц, Итали, Герман, Австри, тэгээ Швейцар манайх тийм. Тэгээ тэнд бол ямар монгол хүмүүс байдгийг бол сайн мэдэхгүй. Яг манай мужид бол байхгүй юм бэл. Яа тэгэхээр би дандаа асуудیں۔ Тэгээ монгол хөрөл натаа цуг ажиллуулж болдгоо мүү би ганцаардаад байна гэж хэлдэг. Яад бол тэнд чинь айгүй олон хүмүүс жишээл араб гэж чинь 23 ингээд хүмүүс найз бас нэг уус усаараа тийм ганцаардаа шүү дээ. Гоё шүү дээ хамт ажиллаж тийм. Тэгээ нэг монгол нэг үг гэдэг үстэй сумасаа гараад аймаг орлоо суван би сандаа аймагасаа гараад хотоор аймага би сандаа гэдэг шиг гадагшаа гараад монголоор гэдэг шүү тийм. Яг тийм шүү дээ. Бүр Аз хүний хараад баярлалтай шүү дээ. Манай төвдүүдээс орж ирдэг байхгүй цагаачаар. Тэгэл жигмэд мэгмэд гээл те ингээл нэрүүд оролтой жаахан төстэй нэртэй тийм. Тийм тэгэл ороод ирвэл амар гоёар санагддаг. Нэг дотн санагдана. Амар дотн. Тэгэл намайг бол тэгэл Афганистанч гэж хэлэн тэд нэр хазар мазаарч гэж хэлэн төвдч гэж хятадч хэлэн. Тэгээ би бол тэрэнд бол ямар ч юу байхгүй. Ер нь бол бас хилэн чандаар явж байхад Европ руу тэрсэн монголчуудыг яг монгол гэдгээс нь илүү жаахан хятад гэж харах гэдэг тал байдаг тийм. Бөө тэгэл байнга л тэгдэж штэ. Ни хаа махо чино мэнэ гэл залуухан бахта муухан үгээ хэлж штэ. Хуруу гараа гацуулгаад одоо л тоохгүй ш. Би ч өөрөө тийм хүмүүсийн дунд ажиллаж байгаа юм чинь. Тэд нар бол тэгэл чихний хажуугаар гарна тоохгүй. Тэгэл эсвэл уушлаараа тий тайлбарлах шаардлагагүй. Ер нь бол эрхчлөө ер нь хаана гэдэг юм бэ? Эрхчлөө надад өөртөө байгаа шүү дээ. Энд дэдэг байхгүй юу? Хэрэг би өөрөө эрхчлөөтэй бай гэж бодвол би эрхчлөөтэй. Хэрэг би гадна орчнараа би эрхчлөөг амьдарч нэг үл чи тэгэл эрхчлөөгүй. Би бол тэгэж боддог. Бусд хүмүүс ямар. Тэгтээ одоо эрхчлөө гэхээр манай одоо байгууллагын дөрвөсөд хэлэхдээ энэ бол эрхчлөө, дайнг бол эрхчлөө гэж хэлдэг. Тэр зүгээр миний хувьд бол биш. Эрхчлөө гэдэг өөрөө ямар нэг юмд тий одоо хязгаар тавьж одоо өөрийгөө одоо ингэж баригдал байх тэгээд тэрийг бол эрхчлөө бус гэж хэлнэ шүү дээ. Би өөрөө чөлөөтэй байж гин би дуртай ажиллаа гэж энэ бол миний эрхчлөө. Тэгэхээр тулын манай хувьд бас маш олон орны иргэдтэй ажлын шалтгаанаар тий хамтарч ажиллаж байна. За олон орны иргэдийн бас ус хил ус ёс заншлыг бол одоо судалж таньж мэдж байгаа. Тэгэхээр ер нь тэр улс орнуудтай харьцуулбал Монгол орны хувьд яг тайван улс орн уу? Яг ямар улс орн бэ? Өөрсдийн хувьд одоо юу гэж хэлмээр энэ дээр. Манай ор амар тайван, маш тайван штэ. Маш тайван. Одоо сайн ингээл Либан, Израиль ингээл Либаноныг одоо бөмбөгдчихлөө штэ. Яг газын зур ус дээр. Тэгэд миний хамгийн сайн найз байдаг байхгүй юу? Цуг ажилтдаг. Тэр айгүй маш тайван. Миний хамгийн сайн найз эрэгтэй хүн байдаг байхгүй юу? Би тэрийг ууралж яхахын чараагүй муу харж байгаа юм. Тэр бол зүгээр амар юм юу болсон ууртаа тэгээ уйлсан. Тэгээ би тэрийг тайвшруулад юу болсон гэсэн чинь хөргөн нас орсон одоо зэмээ 5 6 хүүхдүүднаас ээж нь сураггүй алга болсон. Тим юмд гарна. Тэгэхээр тэр бол тэрнтэй харьцуулахад дээ шүү дээ. Өнөөдөр миний одоо эх орноо санах ээж аавыгаа одоо тий хин нэгний муу мэдээг сонсохол энэ бол юу ч би тэгж өөрийгөө зоригжуулдаг. Би бусдын энэ хэцүү юмыг харж өөрийгөө зоригжуулдаг. Тэрнээс биш ээж минь өнгөрчлээ, аавч минь өнгөрчлээ, ах чинь өнгөрчлөө зөндөө мэдээ ирдэ шүү дээ. Тэр болгон тэгэл залгаал тий явна. Бүн нэвтрүүлгийг үзэж байгаа монголчуудаа болон хилэн чандад ажиллаж амьдарч байгаа монголчуудаа сайхан мэдлэг төвшүүлэх байна. За би одоо ингээд мэдлэгээ энэ төр төвшүүлж үзээгүй шүү дээ. Тэгэл сайхан баярлалаа л гэдэг болохоос тий. Тэгээ яг бүгдээрээ хамгийн миний бол одоо ч гэсэн бодож явдаг юм бол хүн эрүүл байхад бүх юм болдог. Тэр тусмаа монголчууд гадаадд байгаа монголчууд эрүүл байгаараа тэгээ байнга эмчилгээ онцлогоонд орж байгаараа тэгээд ямар нэгэн хэцүү юм тохиолдвол тэгэл миний хор наардчин байгаа гэж тасаад авах их хорон байгаа шүү. За баярлалаа. Тэгээд бидний урилгыг хүлээн авч зарим Швейцар улсаас ирсэн хүндтэй зочин тулдаалсан маш их баярлалаа. Тэгээд Сүбэдэцгийн сайт хамт олноос бүтэцгийн урилгыг бэлгэлье. За баярлалаа. Танд ч гэсэн ажлын амжилт хүсье. Би цэцэггүй орж ирсэн мөн уучлаарай. За баярлалаа. Тэгээд
Сайхан баярлалаа. Шинэ жилийн баярын мэнд төргийг гэр бүлд наад зургийн сайн сайхны хүсье. Энэ жил миний хамгийн гоё баяр болох нэ. Монголд ирсэн одоо удахгүй буцлаа. Гэхдээ маш их баярлалаа танд. Амжилт хүсье бас. Баярлалаа. За баярлалаа үзэгчдээ, өнөөдрийн дугаарыг энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн дугаарын зочноор Швейцар улс дахь гадаад иргэдийн буюу орогнол хүсэгчид дөрвөсдийн байгууллагт ажилладаг Монгол улсын иргэн Туул оролцлоо. Тэгээд нэвтрүүлэгтээ хамтдаа ирхэн үзэж та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараараа эрг уулзтлаа. Баяртай.